Сайн бацхан уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр цөмөрөө шөнийн 15-ны талаарх мэдээлэл болон зөвлөгөө хүлээн авцгаая. За тэгэхээр 3 өдөр буюу лавга гараг маань шөнийн 15 маань бар өдөр болно. За тэгэхээр Улаанбаатарт маань 2025 оны 11-р сарын 5-ны өдрийн 21 цаг 20 минутанд болно. За тэгээд бүтэн сар маань болохоор одоо шөнийн 15 маань энэ сар маань үхрийн ордонд явагдана. Үхрийн ордын энергитэй хоршиж байгаа гэсэн үг. За тэгэхээр нар маань тийм ээ цөмөр мэдж байгаа шүү дээ. Одоо хилэнцгийн ордод байгаа. Одоо яг эсрэг талд нь байдаг орд болохоор үхрийн орд аахгүй юу? За тэгэхээр нар сар хоёр маань хоёулаа те айгүй чухал одоо энергиудад байрлсан байна. Тэгэхээр бид нар одоо энэ шөнийн 15-наар өөрөөсөө нэг зүйлийг асуух хэрэгтэй байдаг байгаа. Бидрээс одоо энэ энерги юу асууж байна гэхээр ямар нэг зүйлийн үр дүнг харж чадсан уу? Өөрт чинь аль нэг зүйл дээр үр дүн гарч ирж чадв уу? Яг энэ бүтэн сарнаар юуг дуусгар болгож чадсан бэ гэж бидрээс асууж байна. За тэгэхээр одоо цөмөрийн асуултанд дор бүрнээ хариулах гэдэг оролдъё тийм ээ. Яг энэ удаагийн шөнийн 15-наар бид нэр ямар үр дүнд хүрч чадсан бэ? Бид нар юуг дуусгаж чадсан бэ? Дараагийн шинэ алхмыг хийхдээ бид нар бэлэн болсон байна уу гэдгийг одоо цөмөрөө өөрөөсөө асуугаад дүгнэлтүүдэд дор бүрнээ гаргацгаая. За тэгээд одоо энэ шинэ сар маань болохоор сар маань өөрөө те ус махбодтой тийм үү? Гэтэл ус махбодтой энэ шинэ сар маань үхрийн ордтой хоршиж байгаа гэхээр чинь үхрийн орд маань өөрөө одоо шороо мохоттой байхгүй юу? Өшөө дээрээс нь сугар гариг маань буюу бидний хайрын бурхан, хайрын тэнгэр минь ивэж яадаг сугар гаригийн маань ихшээлд байдаг юм орд байдаг байгаа. Тэгэхээр юу цаагаараа хэлээд байна вэ гэхээр биднэрт нэгдүгээрт усан заслал сайн хийгээрээ устай холбоотой энерги хүчтэй явагдах болно. Уух усандаа сайхан зүйлээ шившээрээ өшөө дээрээс нь материаллык те өөрийнхөө хүслийг хангаж чадсан уу? Хангах одоо алхмуудаа хийж эхэлсэн бидтэй гэдэг ийм асуултуудыг зэрэг тавьсан байдаг байгаа. За тэгэхээр хэрвээ та материаллык одоо тэг ярваа нэгэн байдлаар зүйлээ авахыг хүссэн тэр зүйлдээ өгөхийг одоо очиж байгаа тэр зам дундаа явж байгаа бол ярваа нэгэн байдлаар одоо энэ 5-ны өдөр гэхэд нэг зүйлийгч болов хийсэн байх хэрэгтэй. Нэг үйлдэлийн цаана хүртэл гарсан байх хэрэгтэй байгаа. Ингэжээч яануу гэхээр одоо шөнийн 15-ныхаа бүтэн энергичмийг өөртөө оруулаад тийм ээ би ямарваа нэг юм зүйл хийж чадсан гэдэг энергичмийг өөртөө буулгаж ирэх ийм нэг засал болж байгаа гэсэн үг. За тэгэхээр биднэрт одоо юу хэрэгтэй вэ гэхээр өөрийнхөө эрүүл мэнд буюу биеийн энергийг маш сайн байлгах шаардлагатай 4, 5, 6-ны өдрүүд байгаа. Яагаад вэ гэхээр түрүүн хэлсэндээ одоо энэ чинь сугар гариг маань ирхшээж байгаа үхрийн ордод явагдаж байгаа одоо энэ сарны маань ирчин биднэрт маш ихээр нөлөөлнө гэд. Тэгэхээр яг энэ үеэр бид нар хэдийгээр усанд те залбирч шившиж байгаач гэлээ биеийн дархлаагаа сайн байлгахын тулд бид нар дасгал хийх юм зайлшгүй шаардлагатай болж байгаа юм 3 өдөр байгаа шүү. Тэгэхээр цөмөрөө эрүүл мэндийн талаас нь анхаарад эрүүл мэндэ анхаарч байна гэдэг чинь бид нар цаагаараа одоо биеийн энергийг дээшлүүлэхээр биеийн дээшилсэн энерги чинь цаад утгаараа бидний материаллык одоо ертөнцийг дэмждэг ийм том холбоо энерги байдаг байгаа шүү. За тэгэхээр 12 ордуудад тийм ээ. Тэг 12 орд тус бүр гэд хэлчихээр та нар маань зөвхөн яг өөрийнхөө нарны ордыг бас битээ уншаарай. Өөрийнхөө мандалт ордороо унш сонсох хэрэгтэй. Нарны ордороо сонсох хэрэгтэй. Өшөө дээрээс нэмээд сарны ордороо сонсох хэрэгтэй. Тэг юмыг яаж мэдхүү өөрийн чинь натаал чарт дээр те гаригууд өөр ордод ингээ байрлсан бол тэдгээрийг бас сонсох хэрэгтэй учраас юу ч гэсэн бүгдийг бас ингээд нэг сонсоод үзчихвэл бас зүгээр юм болов гэж бодож байна. Тэгээд мандалт ордоо мэдгүй байгаа хүмүүс би бичлэгнийхаа доор нь одоо тэр сайтнаас ороод үзээрэй гэд би заавар оруулчнаа. Одоо линкийг оруулчнаа. Та нар тэгээд тийшээ өөрийнхөө төрсөн он сар өдөр төрсөн нутаг төрсөн цаг минутаа хийгээд тэрийг ингээд тооцоолоорой гэхээр тооцоолоод таны ордууд чинь гараад ирнэ. Тэрэн дээр ASC гэдэг ийм 3 үсэг байх юм бол одоо мандалт ордыг чинь хэлж байгаа
тэмдэг багхгүй юу. Тэгэхээр тэрний одоо энэ 3 үсгний цаана байгаа бэлэг тэмдэг чинь өөрийн чинь мандалт ордны дүрс зураг байх болно. За одоо ингээд цөмөөрөө 12 ордууд дээр ямар энерги төвчээд ялангуяа ямар засал хийх вэ те засал дундаа ямар affirmation хийж одоо цөмөрийн шиний 15-ны энергийг айгуу цөөх байлгах вэ гэдэг тал дээр мэдээллийг цөмөр одоо хүлээн авцгаая. За одоо ингээд хоньны ордоос эхэлнэ. Би одоо энэ тэнгэрийн зог дээр харуулъя. Одоо энэ нэштэй тийм ээ. Энэ ингээ хилэнцгийн бэлэг тэмдэг байгааз хилэнцгийн бэлэг тэмдгийн урталт нь нар маань гэхээр юу гэсэн үг гэхээр нар маань хилэнцгийн ордод байгаа гэсэн үг. Одоо эсрэг талд нь байгаа гэхээр одоо энд ингээ сар маань байгааз энэ сар маань энэ үхрийн ордод байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээ бүтэн сар маань гарч байгаа. Одоо энэ болж байгаа химэн гэх юм бол 13 градус 23 минуттай байна гэсэн үг. За тэгэхээр одоо цөмөрөө энд бас нэг хараа энерги ороод ирсэн байна. Энэ маань ямар энерги орж ирж байна гэхээр ангараг гариг маань тэнгэрийн ван гарагтайгаа бас эсрэгцэлтэй байгаа. Ийм эрчим орж ирж байгаа. Тэгэхээр бид нэр маш бодолтой байгаарэ, аваар услоос холбор байгаарэ гэсэн энэ анхааруулгыг бид нарт өгж байгаа гэсэн үг шүү. За цөмөрөө одоо ингээд эхэлцгээе. Хоньны орд. За хоньны орд маань цөмөрөө ямар энерги төвч байгаа гэхээр яг үхрийн ордны өөрийнх нь үндсэн энерги төвчж байгаа байхгүй юу? Хоол, хүнстэй биеийн энерги, материал гэдэг энергиуд 100% төвчж байгаа учраас өөрсөндөө бид нар ямар affirmation хийвэл сайн бэ гэхээр одоо ингэн жишээ нь ийм байж болно гэсэн үг. Би идэж ууж буй хүнс бүрээсээ ууж байгаа uuнд бүрээсээ хүчийг урам зоригийг авч байна. Талархъя. Би элбэг дэлбэг байдал энэхүү элбэг дэлбэг байдал нь миний амьдралд хялбархан урсан орж ирж байна. Талархъя. Миний биеэр хайр, энерги дүүрэн байна. Талархъя гэж хэлж болно. За тэгээд иймэрхүү дүү талархал affirmation хийгээд байвал энэ өдрүүдэд сайн байгаа. Энэ өдрүүд гэдэг нь болохоор 4, 5, 6-ыг хэлж байгаа болно. За одоо манай үхрийн ордныхан маань болохоор яг одоо би гэдэг одоо тэ бод гал дээр төвлөрж байгаа учраас өөрийгөө маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрөө өөртөө анхаарлыг, халамжийг өгөх хэрэгтэй. Өөрийгөө мартаж болохгүй энэ 3 өдөр байгаа шүү. Тэгээд цөмөр ямар affirmation хийх вэ гэхээр нэгсэндээ ийм affirmation хийж болно. Өдөр бүр би өөрийнхөө хамгийн үнэн төрхөд улам ойртож байна. Би өөрийнхөө үнэн төрхийг хүлээн авч байна. Хүлээн авч чадаж байна. Надад таалагдж байна. Би өөртөө хайртай. Би төвлөрсөн байна. Би өөр дээрээ төвлөрч чаддаг. Би тогтвортой бөгөөд өөрийнхөө болж буй хүнээр бахархаж байна. Талархъя. Би жинхэнэ өөрийгөө нээж байна. Чадаж байна. Олсон байна. Бүх зүйлдээ би хайртай байна. За нэг иймэрхүү байхад бас болно. За манай эхрийн ордынхан маань яаж яана гэхээр нэг зөвлөгөө ол эхрийн ордныхандаа хэлмээр байна. Ямар зөвлөгөө өгмөр байна гэхээр та нар маань ярваа нэгэн нууцтай байсан бол нууцаа аюу сайн нууцлахыг хичээгээрэй. Тэр нууц чинь задарчихвээ те аюу сайн чандлан нууцлаарай. Өшөө дээрээс нь бусад хүмүүсийн нууцыг бас аюу сайн хадгалаарай гэж зөвлөмөр байна. Харин ямар affirmation хийвэл зүгээр гэвэл одоо иймэрхүү байвал зүгээр. Би дотоод ертөнцөө аюулгүйгээр судалж тэндээсээ хайрыг олж авч чадаж байна. Миний дотоод ертөнц аюулгүй. Миний нуусан нууц бүр аюулгүй. Миний нууц би бол иж шид ба мэрэгэн ухааны их сурвалж. Би далд байгаа бүх нууцыг
олж чадна. Олсон нууцаа би чандлан хадгалж чадна. Би ил харагддаггүй тэрхүү хүчтэй нууц бүхнийг ил гаргахгүй нууж чаддаг чадвартай хүн. За ийм аффирмашн байгуул маш их захих байгаа. Энэ аффирмашныг хийснээр өөрийнхөө нууцыг ч хадгалуулна, бусдын нууцыг ч хадгалах болно. За дараагийнх нь манай мэлхийн ордынхан. Мэлхийн ордынхан дээр мөн адилхан нэг зөвлөгөө өгмөр байна. Ямар зөвлөгөө өгмөр байна уу гэхээр найз нөхөд хүрээллийн эрчимтэй идэвхжиж байгаа учраас найз нөхдийгөө муугар бити яриарай. Өөрт ч юм бас найз нөхдөөс чинь ирж байгаа сайн муу яриа бас хурж ирээд наалтчиж боломжтой учраас бас энэ тал дээр жоохон анхааралтай бодолтойгоор найзуудынхаа талаар үг хэлэх хэрэгтэй. За тэгээ ямар аффирмашн хийж болох вэ гэхээр ийм байж болно. Намайг урам зориг өгдөг. Намайг урам зоригоор итгэдэг. Чин сэтгэлтэй сайн сайхан найзууд маань хүрээлж байдагт талархъя. Надад сайн сайхан найзууд байгаад талархъя. Миний нийгмийн хүрээлэл, хайр, итгэл болон холбоогоор дүүрэн эерэг байна. Талархъя. Би надад хамгийн сайн талыг минь ил гаргаж чаддаг. Надад сайнаар зөвлөж, нөлөөлж чаддаг тэр сайхан хүмүүстэй би талархъя. Тэр сайхан хүмүүст л би татагдаж явах болтугай. Талархъя. За иймэрхүү утга санаа нэгтэй байвал бас болох байгаа. За манай Арслангийн ордынхан маань болохоор цөмөрөө өөртөөхөө ажлын, нийгмийн байр суурийг алдахгүй байх хэрэгтэй тулд өөрийнхөө байр суурийг алдахгүй байхын төлөө зүтгэсэн байх хэрэгтэй. Ярваа нэгэн үйлдэлийг бас хийсэн байвал зүгээр байгаа. Харин ямар төрлийн аффирмашн зүгээр байна уу гэхээр жишээ нь бас нэг иймэрхүү байж болно. Амжилт, хүндлэл надад байгалийн жамаараа урсан ирлээ. Талархъя. Би хүлээн авсаар байгаа. Авчихсан байгаа. Талархъя. Би өөрийн хүч чадалтаа итгэдэг. Итгэсээрч байна. Би өөрийн жинхэнэ зорилгоороо амьдарч байна. Би зорилготоо хүрч чадаж байна. Би болж хүнээрээ бахархаж өөрийн замаар итгэлтэйгээр алхаж байна. За нэг юм байвал зүгээр байгаа шүү. За харин манай охины ордынхан маань болохоор та нар маань гадаад явах, аян замд гарах, дээд боловсрол эзэмших, бичиг баримттай холбоотой асуудлуудыг зэгцэлсэн байвал зүгээр байгаа. Хэрвээ зэгцэлж амжаагүй байвал зэгцэлж амжсан мэтэр бас ингэж ургуулan бодож мэдрвэл зүгээр байгаа. Тэгээ та нартаа ямар ингээд аффирмашн хийвэл зүгээр вэ гэвэл нэг иймэрхүү байвал зүгээр. Би нарийн зүйлсийг ухаалгаар зохицуулж чадаж байна. Миний бүх зүйл, миний бүх бичиг баримт амархан бүтэж байна. Талархъя. Би төлөвлөсөн, бичсэн бүх зүйлдээ амжилтанд хүрч чадаж, хүрэхэд маш төхөн болгож чадаж байгаад өөртөө би талархаж байна. Өшөө дээрээс нь би миний бүрдүүлж байгаа, хөөцөлдөж байгаа тэр бичиг баримтуудаа бас талархаж байна. Миний эмгцэгцтэй байдал гайхамшигыг бүтээж байгаа тул эмгцэгцтэй гайхамшигт орон зайд би талархаж байна. Талархаж байна. Талархаж байна. Гэвэл зүгээр байгаа. За дараагийнх нь манай жинлүүрийн ордууд маань болохоор яаж өнө гэхээр бид нар мөнгө санхүүтэй бусдын ялангуяа мөнгө санхүү, бусдын эд хөрөнгө, бусдын энергитэй холбоотой энерги идэвхтэй байгаа учраас цөмөрөө дараах
одоо аффирмашн хийвэл зүгээр. За жишээ нэг иймэрхүү. Мөнгө надад хүлээж байгаагүй тэр л гайхамшигтай тэр олон замаар урсан орж ирлээ. Та бүхэндээ талархъя. Эд баялаг, санхүүгийн тэнцвэр, энэ бүх тэнцвэртэй байдал маш тайвнаар хүнээр дамжин надад ирлээ. Та бүхэндээ талархъя. Би талархалтайгаар элбэг дэлбэг байдлыг хүлээн авч байна. Банк, санхүү, зээл, хүнийг их эрчим бүгд надад ээлтэй байгаад талархъя, талархъя, талархъя. За нэг иймэрхүү утга санаатай байвал зүгээрээд байгаа. За дараагийнхан манай хилэнцгийнхэн маань болохоор яаж гэнэ үү гэхээр цөмөрөө те хайр, харилцаа, холбоо, сүлбээ, өшөө дээрээс нь эмчнэр гэх энэ энерги идэвчж байгаа. Тэгээд бас ил тайсангууд идэвчж байгаа. Эмээ өвгөнрийн энерги идэвчж байгаа учраас цөмөрөө эдгээр сэтгүүд дээр ярваа нэгэн байдлаар ярваа нэгэн зүйлийг хийж бүтээсэн байвал айгүй сайн байна. Тэгээд ямар аффирмашн хийвэл зүгээрээ гэвэл за нэг иймэрхүү байвал зүгээр. Миний харилцаа өдөр бүр уулам утга төгөлдөр илүү дулаахан болж байна. Болсоор байна. Болж байгаад талархъя. Миний итгэл, миний хүсэл, миний сэтгэлийн эдгэрэлтэд ямар сайхан нөлөөлнө бэ? Хүн бүхэнд талархъя. Надтай харилцаж байгаа та бүгддээ талархъя. Өө эмээ, эмчнэр, миний хос, миний харилцаж байгаа та бүгддээ талархъя. Хайр, миний амьдралд чөлөөтэй гүн гүнзгийгээр урсан орж ирлээ. Талархъя, талархъя, талархъя. За одоо манай номынхан. За номынхан маань цөмөрөө энэ 3 өдөр айгүй ажилсаг байх хэрэгтэй. Гэр орно айгүй гоё цэвэрлээд өөдөн татсан байвал энергид ч маш сайн байх хэрэгтэй. Өшөө дээрээс нь гадуур те одоо өнчин өрөөсөн амтан байвал муухай андаж болохгүй. Одоо нохоо шувууг хооллоорой гэж зөвлөмөр байна. За одоо тэгээд ямар аффирмашн хийвэл зүгээр вэ гэхээр иймэрхүү байвал зүгээр. Би эрүүл байна. Би хүчтэй байна. Миний амьдрал эрч хүчээр дүүрэн байна. Дүүрч байна. Дүүрсээр байна. Миний ажил, хүсэл тэмүүлэлтэй минь яг нийцэж байна. Зохицож байна. Би баяр баяслаар дүүрэн байна. Дүүрэн байна. Ажилдаа талархъя. 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 Ингээд ийм утгатай байвал айгүй сайн байна. За одоо манай материал ордныхан маань болохоор цөмөрөө өөрийгөө гээж болохгүй 3 өдөр байгаа. Өөрийнхөө дуртай хоббиг те өөрийнхөө одоо дурлаж явдаг тэр зүйл юу бэ? Тэр бүгдээ зарцуулах цаг гаргавал айгүй сайн. Тэгж хэмээн өөрийн чинь энерги чинь одоо илүү сайн байх болно гэсэн үг. Тэгээ та нарт мэн таарах, зохих ямар сайхан аффирмашн байж болох вэ гэхээр за нэг утга нэг иймэрхүү байвал зүгээр. Би их амгалан хайр аз жаргалаар дүүрэн амьдралыг бүтээж чадлаа. Чадаж байна. Талархъя. Аз жаргал бол миний байгалийн төлөв. Би түүнтэйгээ бүрэн нэгдэж чадлаа. Талархъя. Миний зүрх баяр баяслаар дүүрэн байна. Тэр нь миний бүх зүйлд сайнаар тус хүргэж дэм болж байна. Талархъя. Дуртай бүхэндээ талархъя. Баясал өгдөг бүхэндээ талархъя. За нэг юм байвал энергигтэй маш сайнаар дэмжих болно.
За манай Хумхын ордныхан. Хумхын ордны маань болохоор уул ус, их орон, аав ээж, ар гэр, үл хөдлөх гэдэг энергиуд маш хийдэгтэй учраас цөмөрөө эдгээр зүйл дээр ямар зүйлийг хийж чадав, аль нэг зүйлийг нь хийж дуусгаж бүрдүүлж чадвуу, орон гэрээ цогцлоов уу, нүүлгэж дуусвуу, засвараа хийж дуусвуу, ижи аавда талархал илэрхийлж чадвуу, их орноо магтан дуулж чадвуу гэдэг энэ бүх асуултууд ирж байгаа. Тэгэхээр цөмөрөө энэ эдгээр сэдвүүдтэй холбоотой сайхан аффирмашн хийвэл энергидтэй дэмтэй байгаа. Өшөө дээрээс нь ямар аффирмашн хийвэл зүгээрээ гэвэл жишээ татаад иймэрхүү байвал бас болно. Миний гэр бүл дулаан уур амьсгалтай байна. Талархъя. Миний гэр бүл хайраар дүүрэн, эв нэгдлэр дүүрэн байна. Талархъя. Дүүрэн байгаасай. Талархъя. Дүүрэн болж байгаад талархъя. 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 Би гэр бүлтэй намайг үндэслүүлж өгсөн хүмүүстэй бүгдээрэнд нь талархаж байна. Их орондоо, ар гэртээ, уул усандаа талархъя. Би хаач байсан, хаач явсан, тайван, аюулгүй орон зайг бүтээж байгаадаа талархъя. Тэр орон зай маань бүтэж байгаад талархъя. Хаасаагүй миний гэр тайвнаар байгаасай, бүтээсэй, цогцлоосай. Талархъя. За нэг иймэрхүү утга учиртай байвал зүгээрээ нэг үгээр бол та нарын хааж байсан тэр газар өөрийн чинь гэр шиг дулаахан уур амьсгалыг өгөөсэй гэдэг утга агуулад аффирмашн хийгээрэй гэсэн үг. За одоо манай загсны ордныхан маань болохоор яг уу гэхээр та нарын маань одоо анхаарах ёстой сэдвүүд ойр зүрийн аян зам, хамаатан саданан тэгээд сургууль соёлтойгоо холбоотой энергиуд идэвхжиж байгаа. Тэгээд хэрвээ та нар маань хүүхдүүдтэй бол эсвэл эсвэргээрээ загсны ордуудын хүүхдүүд сонсож байгаа бол одоо хичээл сургуультай алдаа гаргах юм бол өөрийгөө бүү зэмлээрээ. Та нарын хүүхдүүд хичээлдээ хоцроод хичээлдээ явахгүй 3 өдөр болох юм бол хүүхдүүдээ бас битгий зэмлээрээ. Энэ 3 өдөр бас одоо гэр орондоо байх, одоо тэр энерги таталцаж магадгүй, хичээлд явахгүй байх хүсэл төрж магадгүй учраас битгий хүчлээрэй гэж зөвлөмөр байна. Зөнгөөр нь орхиод загсны ордныхоо учраас өөртөө ус мохоттой шүү дээ. Тэгэхээр ингээд сар манаас ус мохоттой учраас та нар мэдрэмжээ бас аюу их тийм давуул зүгээр байгаа. Хамаатан садантайгаа ерөөсөө муудалж болохгүй 3 хоног шүү. За тэгэхээр та нарт маань ямар аффирмашн илүү захих вэ гэхээр жишээ нь юм байгаа. Миний аялал бүр надад ойлголт, урам зориг авчирдаг. Авчирч чаддаг. Талархъя. 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 Намайг хайр, халамжаар хамаатан садан маань хүрээлдэг. Хүрээлсээр байна. Дандаа эерэг байна. Тэднийхээ энергид талархъя. 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 Миний харилцаа, инрэл, эв нэгдэл талархлаар урсан байдаг тул, дүүрэн байдаг тул хамаатнуудаасаач эерэг урсгалыг хүлээн авч байна. Талархъя. Талархъя. Аян зам маань ерөөлтэй байх болтугай. Сурлах соёл маань дээдийн дээд байх болтугай. Би амжилтаар дүүрэн байна. Болсон байна. Талархъя. 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 За нэг утга санаа нэг иймэрхүү байвал зүгээр байдаг байгаа. За ингээд энэхүү бүтэн сарнараа цөмөрөө ямар аффирмашн хийвэл зүгээрээ гэдэг одоо мэдээлэл болон зөвлөгөө хүргэлээ. За тэгээд та бүхэндээ бүгдээр нь амжилт хүсье. Эрүүл амар амгалан байх болтугай. Дараагийн имжлэгээрээ тун удахгүй иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.